За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгтээ миний хувьд өмнөх бичлэгтээ хэлсэнчлэн Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу зорчих. За тэр дундаа аяллаа виз мэдүүлэхэд 15 мянга хүртэлх долларын виза бонд буюу барьцаа хөрөнгө байршуулах тухай Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн албанаас ингээ албан ёсоор мэдээлсэн байгаа. За энэ чухам яагаад Монгол улсыг энэ жагсаалтанд багтаах болсон хууль эрх зүйн үндслэл шалтгаан яг ямар шийдвэр гарсан талаар мэдээллийг та бүхэндээ хүргэе. За ялангуяа Монгол улсын маань иргэд Америкийн нэгдсэн улс руу зорчих аялах ийм сонирхол маш өндөр байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүст бас энэхүү мэдээлэл хэрэг бодох байхаа гэж бодож байна. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. За саяхан буюу 2026 оны 3 сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын төрийн департамент буюу гадаад харилцаа визний бодлого хариуцдаг байгууллагаас богино хугацааны визэнд тавигдах виза бонд буюу визний барьцаа шаардлагыг зарим улс оронд хэрэгжүүлэх туршилтын бодлогоо өргөжүүлэх ийм шийдвэр гарсан. За энэхүү шийдвэрт Монгол улсыг жагсаалтанд оруулах талаар албан ёсны мэдээллийг Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн алба, за Reuters агентлаг болон Америкийн нэгдсэн улсын элчин сайдын янз зэргийн байгууллагын вебсайтн дээр албан ёсоор нийтэлсэн байгаа. За энэ журам нь 2026 оны 4 сарын 2-ноос эхэлж хэрэгжих бөгөөд зарим хүмүүс бол Америкийн нэгдсэн улсад аялах виз мэдүүлэхдээ 5-аас 15 мянган ам долларын барьцаа байршуулах шаардлагатай болж магадгүй байна. За гэхдээ хамгийн чухал нь бүх Монгол улсын иргэнд энэ 15 мянган доллар Америкийн нэгдсэн улсад зорчихдоо төлөхгүй зөвхөн тодорхой нөхцөлд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд барьцаа шаардах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За ямар визэнд хамаарах вэ гэдэг талаарх товч мэдээллийг хүргэе. За энэ шинэ журам зөвхөн богино хугацааны айлчлалын визэнд хамаардаг. Тэгэхээр богино хугацааны айлчлалын виз гэдэгт бол B1 ангиллалын виз, за B2 ангиллалын виз бол хамаарч байгаа. За B1 ангиллалын визэд ямар зорилготой виз хамаардаггүй гэдгийг хэлж өгье. За B1 виз нь үндсэндээ бизнесийн айлчлалын виз хамаардаг. За жишээ нь бол уулзалт, гэрээ хэлцэлхийг, сургалт, бизнесийн богино хугацааны ажил зэргээр Америкийн нэгдсэн улс руу зорчих ийм виз хамаардаг. За B2 виз нь бол Америкийн нэгдсэн улсад аяллаар явах, за хамаатан гэр бүлийнхэндээ зочлох, за эмчилгээ хийлгэх, амралт гэх зэргийн ийм зорилгоор аялж байгаа визийг бол B2 визэнд бол хамаардаг юм байна. Тэгэхээр B1, B2 визний хувьд энэхүү визний барьцаа төлбөрийн жагсаалтанд хамаарагдаж байгаа гэж ойлгож болно. За ямар төрлийн виз хамаарахгүй вэ гэх юм бол F1 виз буюу оюутны виз, H1B виз буюу ажлын виз, за green card буюу байнгын оршин суух эрх зэрэг ийм визний ангиллалд бол эдгээр барьцаа төлбөрийн бол шалгуур бол хамаарахгүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад сурах, ажиллах, байнга амьдрах хүмүүст энэ барьцаа хамаарахгүй гэж ойлгож болно. За одоо та бүхэндээ яг энэ виза бонд буюу визний барьцаа гэж чухам яг юу юм бэ гэдэг талаар товчхон энэ ойлголтыг хүргэе. За виза бонд гэдэг нь ямар нэгэн визний төлбөр авах тухай ерөөсөө ойлголт биш. За Америкийн нэгдсэн улсад очисон хүн визний хугацаагаа дуусмагц буцаж гарна гэсэн баталгаа болгон байршуулдаг юм мөнгөн төлбөрийг бол хэлж байгаа. За өөрөөр хэлбэл төр хадгалуулж байгаа баталгаа гэж ойлгож болно. За хэрвээ Америкийн нэгдсэн улсын виз авсан хүн хугацаанд Америкийн нэгдсэн улсаас гарвал барьцаагаа буцаан болгоно. За хугацаа хэтрүүлээд үлдвэл барьцаа бол Америкийн нэгдсэн улсад үлдээд барьцаанд буцааг олгохдохгүй гэж ойлгож болох юм байна. Ер нь бол гадаад улсаас Америкийн нэгдсэн улсад богино хугацааны аялал хийж байгаа нөхцөд бол хөлийн ажилтан хэдэн хоногоор Америкийн нэгдсэн улсад байх боломжтой вэ гэдгийг бол хэл дээр бол тэмдэглэгээ хийдэг. Тэгэхээр энэхүү хугацаанд буцаж ирэх үүргийг ногдуулж байгаа ийм зохицуулалтын механизм гэж бол хэлж болно. За мөн бидний мэдэх ёстой бас нэг чухал зүйл байгаа. За энэ юу вэ гэвэл бүх хүнд заавал энэ барьцаа шаардах уу гэсэн асуулт байгаа. За энэ бол заавал энэ бүхэнд шаардахгүй. За учир нь бол консулын ажилтан буюу виз шийдвэрлэдэг ажилтан тухайн хүний материалыг харж байгаад бол энэ барьцаа төлбөрийг ногдуулах уу, ногдуулахгүй юу гэдэг шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл хүн бүрээс шаардахгүй автоматар энэ төлөгдөхгүй зөвхөн эрсдэлтэй гэж үзвэл энэхүү барьцааг шаардна гэсэн үг. Зүрх хэлсэнчлэн барьцааны боломжит хэмжээ бол 5,000, 10,000, 15 мянган доллар яг хэдийг шаардахыг бол консулын ажилтан бол шийдэх юм байна. За яагаад чухам яг энэхүү журам гарсан бэ гэдэг ийм асуулт гарч ирэн. За Америкийн нэгдсэн улс жил бүр Overstay report буюу визний хугацаа хэтрүүлсэн үлдсэн хүмүүсийн тайлан гаргадаг. Энэ тайланд хэдэн хүн визний хугацаагаа хэтрүүлсэн, хэдэн хүн буцаж гарсан гэдгийг ийм тооцдог ийм тайлан байгаа. Хэрв тухайн улсын иргэдийн зарим нь визний хугацаагаа хэтрүүлэн үлддэг бол эрсдэл өндөртэй гэж үнэлэгддэг. Энэхүү эрсдэл өндөртэй орнуудын жагсаалтанд бол Монгол улс энэ жил ороод явсан юм байна. За яагаад Монгол улс орсон бэ гэдэг талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
сошиалд бол одоо янз янзын байр суурийг хүмүүс илэрхийлж байсан. Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд бол ажлаа муу хийж байна. За манай гадаад харилцааны яам ажлаа муу хийж байна. Манай засгийн газар бол одоо ажлаа маш муу хийсний үндсэн дээр за хоёр орны харилцаа нэг алхам ухарч ингээ монголчуудад барьцаа төлбөрийн шаардлага тавилаа гэх зэргээр мэдээллүүд гарсан. За энэ хоёр орны харилцаа улс төрийн нөхцөл байдал гэхээс илүүтэйгээр Америкийн нэгдсэн улс дотооддоо жил бүр одоо гаргадаг энэхүү тайланг үндэслээд энэ чагсаалтанд оруулах шийдвэр гаргасан юм байна. Америкийн нэгдсэн улс аль бие ёсоор одоо визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хууль бусаар ажиллах оролдлого эх орондоо буцах баталгаа сул байх. За хоёр орны эдийн засгийн ялгаа, за гадаадад удаан үлдэх хандлага зэрэг буюу одоо өөрөөр хэлэх юм бол статистик эрсдлийн үнэлгээний дагуу одоо чагсаалтанд бол оруулсан гэж ойлгож болно. За энэ 26 онд гарснаар Монголтой хамт нийт одоо 12 орн орсон байгаа. За өмнө буюу 25 онд 38 орны чагсаалтыг зарлахдаа Монгол улсыг бол хараахан оруулаагүй байсан. За тэгээд 2026 оны 3 сард одоо энэхүү шийдвэрийг гаргахдаа нийт 12 орны тоонд Монгол улсыг оруулаад ингээ нийт энэхүү чагсаалтанд бол нийт 50 орн багтаж байгаа юм байна. За одоо та бүхэндээ яг ямар виз мэдүүлэгчдэд барьцаа шаардах магадлал хамгийн өндөр вэ гэдэг талаас нь тайлбар хүргэе. За дараах нөхцлүүд байвал консулын одоо ажилтан барьцаа шаардах магадлал нэмэгдэж болно. За өмнө нь визний хугацаагаа хэтрүүлж байсан. За ажлын баталгаа сул, тогтмол орлого, тодорхой бус, за өмнө нь виз татгалцсан ийм түүхтэй, за эх орондоо буцах одоо шалтгаан сул, удаан үлдэх магадлал зэргийг нь одоо яг цэвэр одоо тэр консулын ажилтан хараад таны одоо материалыг үндэслээд барьцааг олох уу олохгүй юу гэдэг ийм асуудлыг шийдвэрлэх юм байна. Эцэст нь дүгнэлт хэлбэл Америкийн нэгдсэн улс Монгол улсыг виза бонд буюу визний барьцаа чагсаалтанд оруулсан нь бол үнэн. Гэхдээ бүхэн 15 мянган доллар төлөхгүй зөвхөн B1, B2 ангиллалын визэнд хамаарна. За консул шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. За барьцааг бол буцаан олгох боломжтой ийм шинэ хуулийн зохицуулалт өмнөх одоо туршилтын бодлогын өргөтгөл гэдгийг бол ойлгох нь чухал юм аа. За хэрвээ та Америкийн нэгдсэн улсад аялах виз мэдүүлэх гэж байгаа бол за ажлын тодорхойлолтоо сайн бэлдэх, орлогын баталгаагаа үзүүлэх, банк санхүүгийн мэдээлэлээ бэлтгэх, эх орондоо буцах шалтгаанаа тодорхой харуулах, за өмнө визний хугацаа хэтрүүлээгүй зэрэг эдгээр өөрийгөө нотолж чадах юм бол барьцаа шаардах эрсдлийг бууруулнаа. За хамгийн чухал нь визний дүрмийг мөрдөж ирсэн хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд бол асуудал үүсэхгүй барьцаа буцаагдаж олгодно гэсэн үг. Дахин одоо хэлэхэд консулын ажилтан тухайн иргэний эрсдлийг үнэлж одоо case by case буюу одоо яг тохиолдол бүрийг үнэлж ингээд барьцаа хөрөнгө байршуулах шаардлагатай юу үгүй юу гэдгийг шийдвэрлэх юм байна. Хэрвээ та одоо Америкийн нэгдсэн улсад эрсдэл багтай гэж одоо үнэлэгдэх юм бол заавал барьцаа төлбөр тавих шаардлагагүй. За бусад ердийн журмаараа өмнө нь шийдвэрлэгдэж байсан шигэ Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам виз олголтоо хэвийн өргөжлүүлээд явах юм байна гэдгийг ойлгох нь чухал юм а. За миний хувьд бол Америкийн нэгдсэн улсын визний бодлого чангарсантай холбогдуулаад Америкийн нэгдсэн улсын цагаачлал болон бусад хууль эрх зүйн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх ийм бодолтой байгаа. Тэгэхээр та бүхэн энэхүү мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл лайк дарж subscribe хийгээрэй гэж хүсье. За ингээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай. Lego voice. Turn up. Make a choice. They said stay quiet. Keep your colors in the lines. But I'm tired of the silence of rehearse. Approve replies. I've got words like open windows. Let the daylight in my chest. Every sentence that I publish is a heartbeat, is a test. This is my freedom. This is my choice. Speaking my truth as Lego voice.